бүрдүүлэх зорилгоор их олон ажил хийсэн юм байна. Саяхан ч бас зарим нь хийсэн бах. Хүнсний аюул байдлын үндэсний зөвлөлийн хурлаар экспортлох, импортлох мах бүтээгдэхүүний тоо хэмжээг ярьсан юм байна. 22 оны 10 сараас эхлээд махан бүтээгдэхүүний экспортод тоо хэмжээ тогтоохгүй байгаа юм байна. За Хятад бүгд найрамдтад усад махан бүтээгдэхүүн экспортлох 9 аж ахуй нэгжийг 23-аас 24 онд бүртгүүлжээ гэх мэт. Яг зөв танаа танилцуулгад бол 5 ажлыг дүгнэж бичсэн байна л да. За ингээ экспортлж байгаа махан бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг харахаар 23 онд 80.4 мянган тонн, 24 онд 71.1. Тэгээ 25 онд хэдийг экспортлохоор төлөвлөж байгаа юм бэ гэхээр 72.3 мянган тонныг экспортлохоор урьдчилан тооцоолжээ гэсэн байна. Тэгэхээр энэ хийж байгаа үйл ажиллагаа маань 1.2 мянган тонн махан бүтээгдэхүүний экспортын өсөлтийг 25 онд бий болгохын тулд хийгдэж байгаа юм шиг л яг танаа танилцуулга уншигдаад байна л да. Тэгэхээр сайд юу манай яг багтаамж нь хэдий. Одоо энэ бүх үйл ажиллагаа, 5 үйл ажиллагааны хэрэгжилт нь хангагдаад ирэхээр хэд болох юм бэ? Цаашаагаа ер нь одоо хичнээн хувийг дэлхийн зах зээлд хэтэрхий хол байж магадгүй хангах боломжтой юм бэ? Яг танилцуулгаас болохоор ноос ноолгорон бүтээгдэхүүний болохоор манах хэдэн хувийн дэлхийн зах зээл дээр хангаж ийн гингүүтэй махан дээр ирэнгүүт нэлээд тийм дүгнэлтүүд сул орой авчт юм байна. Тэгээ яг энэ 25 оны 72.3 мянган тонн нь хідээр өсөх боломжтой ер нь дэлхийн зах зээл нь хэд байдгийг ингээд яг байнга орооны гишүүдэд тодорхой мэдээлэл хэлээд өгөөч. За хариулах уу? За хариулъя. За яг махны экспорттоор ингээд нэлээд урт хугацааны ажлын үр дүнд нэм үр дүнгууд гараад би нэгдүгээрт мал эмнэлгийн байгууллагын ажлын үр дүн, малын вакцинжуулалт, дотоодын одоо малын ийм бэлтгэл вакцины үйлдвэрлэл, түүний чанарын асуудал ийм олон зүйл нөлөөлж ээж ингээ гэрээ хэлцээр хийж ээж бид урагшилж байгаа. За бидний нөөд боломж бол 180-аас 200 мянган тонныг гаргана. 10 сая толгой мал экспорт болцоотой байна. За энэ жилийн одоо танд өгж байгаа тоо чинь жилийн эцсийн нөгөө малын тоо буюу 57.6 сая малтаас тооцоод хийгдэж байгаа юм. Ийм одоо бодиттой нэг 70 мянган тонн, 70-аас 80 мянган тонноор байна. За энэ жилийнхаа нөгөө хаваржилтаа авна, төлөө харна. За зун дуншлаг буюу малын тарга твэрэгтэй холбоотойгоор боломж яаж гарах нь нөгөө тэжээлийн тармил ургамалтай холбоотойгоор гарна. Тэгэхээр хамгийн минимум буюу нэг 70-аас 80 буюу 300 сая доллар. Дээш нь бид нар 180 буюу 600-700 сая долларын мах экспорт болцоотой байна. Жохон тэжээл дээр анхаарад тэжээлийн таримлаа жохон нэмчихье. Мал тэжээх арга ухаанаа малчтаа жохон сургаад өсвөр мал жохон бордоод экспортлох хугацаагаа мал бэлдэх хугацаагаа жохон уртсгаад ингээд нэг ухсыхэд бол бид маш богино хугацаанд энэ махны зах зээлийг бид нар боломжийн төвшөнд одоо байгаагаас 2-3 дахин хэмжээнд үндсэндээ тэрбум доллар гэсэн амбицтай байгаа. Тэрбум долларын махны экспорт хийдэг юм чадвартай болно. Энийг хийхэд бол бидэрт мэдээж ахаад хэлээ мал эмнэлгээ сайжруулмаар байна. Биокомбинатын асуудлыг сайжруулах, лабораторийн чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. За ингээд малынхаа үржил шимийг сайжруулах, тэгээ ашиг шинж малын тоогоо нэмэх хэрэгтэй. Үржил селекцийн бодлого, тэжээлийн тармилыг нэмэгдүүлэх. За ингээд тэжээлийн үйлдвэрүүдийг бид нэлээд энэ жил ихэд бид 4 үйлдвэр орууллаа. Тэжээлийн буюу одоо уурагт эрдэс тэжээлүүдийг бид нар дотоодоо үйлдвэрлэдэг болж эхэлж байна. За энэ маань одоо их томоохон одоо үр дүнгуудыг эх жилүүд дагуулна. Мал одоо 1 сар 2 сард мал тарга твэрийг алдахгүй байх юм боломжийг энэ тэжээлийн үйлдвэрүүд тэр тэжээл бүрдүүлж эхэлж байна. Манай үндэсний одоо эрдэмтэд энэ жорыг бүтэн зохиогоод үндсэн дээдслээ батлаад одоо туршаад амжилттай болж байна. Тэгэхээр махын чиглэл дээр бол нэлээх үр дүн гарах байхаа. Энийгээ дагаад мал маллах, фарм байгуулах, янз янзын энэ сонирхол хөдөлгөөн, хотоос хөдөг зорих энэ залуучууд бас нэлээх их болж байна. Ер нь их өөдрөг байна да, иргэдүүл байна. Тэг яг махны зах зээл бид нар дөнгөж л одоо идэвхтэй дөнгөж орж сэрж байгаа болохоор бас нарийн ширийн гадаад махны том зах зээлийн юм дээр тоо баримт дутуу байгаа. За энийгээ бид нар гүйцээ дараагийн танил. За мэрэг шүүн асуулт асууя.